За би тэгээд өнөөдөр та нартай Ябесийн залбирал гээд нэрээр алдаршсан Библийн хэсэг байдаг. Тэндээс хуваалцах гэж байгаа. Тэгээд урд нь та нар сонсч байсан уу? Ябесийн залбирлыг олголцсон уу? За ороод ирсэн байна тий. За томорсон уу? За тэгээд Ябесийн залбирлын талаар дээр үед бол их алдартай байсан. Тэгээд онцгой яг энэ залбирлын тал дээр Брюс Уилкинсон гэдэг Библийн судлаач нэг эрдэмтэн байдаг. Тэр Ябесийн залбирал гэдэг нэртэй жижигхэн ном хэвлэж гаргаад тэгээд тэр нь 2000 онд яг гарч ирж байсан байхгүй. Тэгээд гарч ирсэн даруйдаа ердөөсөө бүр ингээд хит болоод тэгээд би тэр номны тухай ярих гэж байгаа юм бол биш. Харин яг энэ залбирлын талаар. Тэгээд яг тэр ном гарсан даруйдаа би надад нэг ном ингээд бэлгэнд ирсэн. Тэгээд тухайн үед болохоор би одоо 3 дугаар курсын оюутан байсан байхгүй. Тэгээд ерөнхийдөө ингээд ирээдүйн талаараа маш их залбирч байсан. 3 дугаар курс бол тэр чигээр ингээд ирээдүйд юу хийх вэ, хаана амьдрах вэ, эзэнд үйлчлэх үү, нийгэмдэр ажиллангаа эзэнд одоо үйлчилж гэрчлэх үү гэх мэтчлэн ингээд аюул олон хувилбаруудыг бодож эргцүүлж байсан. Тим цаг хугацаа байсан. Тэгээд яг дөнгөж бас яг сүм чуулганаа бас ингээд сольчихсан. Шинэ цуглаанд ингээд явдаг болчихсон. Тэгээд сүм цуглааны тал дээр ч гэсэн ингээд ер нь ингээд амьдралд хамаатай чухал гэж бодсон бүх хэсгүүдийн талаар ингээд эзнес гуйж залбирч байсан ба. Тэгээд яг тэр номыг аваад би айгуу гайхсан зүйл нь юу байсан бэ гэхээр уул нь би ингээд Библийг ингээд ишлэлээр нь ингээд судалж шимтэж уншдаг тийм хүүхэд байсан байхгүй юу? Тэгээ онцгой нь миний хамгийн сайн уншиж хамгийн их судалдаг байсан хэсэг болохоор хуучин гэрээ. Хуучин гэрээний дотроос хүмүүсийн ингээд алхасаад явцдаг, орхиод явдаг хэсгүүдийг бол бүр тэр тусмаа тэр тоонуудтай, нэрүүдтэй хэсгүүдийг тийм ээ нухаж уншдаг байсан. Гэтэл тэнцээ ийм хэсэг байсныг би өрдөөс ингээд анзаараагүй. Энэ Ябес гэдэг хүний залбирал байсныг энэ өрдөөс л Библиэд даяар тийм ээ хоёрхан ишлэлээр дурдгдсан ийм зүйл байсан ба. Тэгээ энийг би хараад хөөх ийм залбирал бас байсан байна. Надад ингээд оохт анзаараагүй мэдхгүй юм хэсгүүд ингээд хичнээн их байгаа болоо гэж гайхажсэн ба. Тэгээ энэ хэсгийг би та нарт уншиж өгье. Тухайн үед одоо хуучин библиэр бол шастрын дээд гэдэг ингээд хоёр янзаар нэрлэдэг байсан бол одоо шинэ библиэлд болохоор 1 2 гэдэг дугаарладаг болчихсон. Энэ дугаарлалтанд би жоохон тасахгүй байгаа. Тэгээд 1-р шастр 4-ийн 9-өөс 7-р ишлэлийг би та нарт уншиж өгье. Та нар анхааралтай хараарай. Ябес өөрийн ах дүүсээс илүүгээр хүндлэгдсэн бөгөөд ээж нь түүнийг Ябес гэж нэрлэхдээ учир нь би түүнийг зовлонтойгоор төрүүлсэн юм хэмээжээ. Ябес Израилийн бурханд хандан өө та үнэхээр намайг өрөөх болтугай. Хил хязгаарыг минь өргөсгөж таны мотор надтай хамт байж та намайг гай гамшиг өвчин зовлонгоос хамгаалаач гэж хүссэн бөгөөд бурхан түүний хүслийг гүйцэлдүүлж өгчээ. Ингээл болоо. Ердөөсөө энэ хүний талаар энэ нэр энчэл дурддагдж байгаа. Энэ хүний талаар өөр Библийн хаанч байхгүй. Хин гэдэг хүн энд юу тохиолдсон, яагаад ингэж залбирсан гэдэг ч юм уу тийм ээ. Тэгэхээр Библиэлд ингээд хин бэ гэдэг нь дурддагдаагүй юм нэг мэрсэрхэн л ийм тохиолдол байдгийн нэг нь Ябес гэдэг хүн ба. Тэгээ Ябесийн талаар эндээс ингээд олж мэдэж болж байгаа зүйл нь юу вэ гэхээр ах дүүс дундаа илүү хүндлэгдсэн гэж байгаа тийм ээ. За тэгээд өөр нэг мэдэж болох зүйл нь ээж нь Ябес гэж нэр өгсөн. Тэгээ Ябес гэж нэр өгсөн шалтгаан нь юу гэж юм? Зовлонтойгоор төрүүлсэн учраас. Тэгэхээр ингээд ийм өвдөлт зовлон шаналл гэсэн утга агуулсан нэр байгаа байхгүй. Тэгээд еврей нэрүүдийг ингээд харах юм бол нэр нь дандаа юм нэг утга учир агуулж яадаг. Эцэг их нь одоо ингээд амсаж мэдэрж байгаа зүйлээ амьдралдаа тулгарч байгаа зүйлээ ч юм уу тэ нэрэнд ингээд шингээгээд хүүхдтэй нэр өгчдөг. Тэгээд одоо сайн мэдээний номуудаас харах юм бол эзэн Есүс ингээд хүмүүсийн нэрийг өөрчлөөд идэг штэ. Тийм ээ. Хүмүүсийн нэрийг өөрчлөө чамайг одоо тийм биш ингэж нэрлэх болно гэдэг ч юм уу тийм ээ. Тэгин гут яг нөгөө хүнийг одоо хувь тавиланд тохирсон өөр нэрээр ингээд нэрлэж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд Ябесийн хувьд болохоор бид нарыг мэдэж чадж байгаа ганц зүйл нь юу гэхээр тэр ингээд нэр нь өөрт нь одоо айгүй хэцүү
өвчин зовлон гэдэг зүйлийг тийм ээ үргэлж сануулж байдаг нэг тийм нэртэй залуу байсан байх нь. Тэгээд өөрөө ах トゥ ус дундаасаа болохоор илүү их хүндлэлийг авсан байх. За тэгээ 10 дугаар ишлэлээр болохоор түүний залбирсан ганц залбирал. Ингээл нэг тийм бүлэг дамансан, сквал ингээл мөр дамансан тийм урт сунжирсан залбирал байхгүй. Хамаг ингээл далан булчирхаагаа тоочсон тийм залбирал биш, тийм ээ. Маш цомхон, маш энгийн залбирал байгаа. Тэгээ өнөөдөр хамтдаа яг энэ залбирлыг нэг нэгээр нь задлаад энэ залбиралаар дамжуулаад бид нар юуг сурч болох вэ гэдгийг ингээд харахыг хүсэж байгаа. Тэгээд ишлэл дуусахтаа их онцгой зүйлээр дуусж байгаа. Та нар харж байна уу? Эзэн яасан гэж байна? Хүслийг нь гүйцэлдүүлсэн гэж байгаа. Тэгээд энийг би харжаад бид нар угаасаа дандаа л ингэж залбирдаг биш үү? Тийм ээ? Яг л нэг юм өөрийнх нь төлөө те аминч тэр залбирлын нэг жишээ биш үү? Тэ хүн болгоно л бурхан гарч ирнэ сквол ингээл нэг бэрд олдлоо нөгөө нэг жинигийн ламп олдлоо гингуут ингээл хүсэл гүйцэлдүүлэх боломж олдлоо гэвэл хүний хүсэх зүйл бас яг л нэг ийм зүйл байх биш үү? Тийм ээ? Өсөж дэвжих, хөгжих, эрүүл сарвал, сайн сайхан амьдрах эн чинь хүн болгоны л ердийн хүсдэг хүсэл юм биш үү гэж бодогдохоор тийм ээ. Тэгээд зарим нэг талаараа яг энэ нөгөө залбирлын талаар нөгөө Брюс Уилкинсны биччихсэн номн дээр нэг хэсэг бүлэг хүмүүс шөмжлөл хийж орж ирж байсан байхгүй тухайн цаг үед. Энэ бол ингээ хөгжил дэвшлиг, баялагын сургаалыг номлогч байна ингээл хөгжил дэвшлиг. Гэтэл Библи өөрөө хөгжил дэвшлиг дэмждэг үг сургаалтай биш үү, тийм ээ? Бурхан өөрөө анханасаа хүн төрлөختнийг бүтээхдээ сайн сайхан байгаасаа гисэндээ бүтээсэн биш үү? Тэр амьдрал чинь өөрөө цогцоороо байж, тэр хүн чинь үхэл үздэггүй, нулимс унгадаггүй, тийм ээ? Зовлон зүдгүүр өвчин гашуудл гэдэг юмыг амсгүйгээр амьдрахаар бурхан анханасаа тэгж санаачилсан байсан биш үү? Тэр бүх зүйл чинь тийм ээ бурхны анхны санаачилсан тэр гайхалтай ер бусын амьдрал чинь гим нүгэл гэдэг зүйлээс болоод ингээд бузартаж босромог болсон болохоос биш тийм ээ хүн одоо эргүүлээд тэр байдлыг тэр төгс төгөлдөр бүрэн бүтэн цогц эрүүл байдлыг хүсэж болохгүй болчихж байгаа гэсэн үг юм уу тийм ээ. Тэгэхээр ингээд ийм зөрчлөөс бид нар ингээд яг тэр нэг торгон зааг хязгаарыг ингээд ялгаж сурах хэрэгтэй. Хаашаагаа хазаагаад тийм ээ хаашаагаа халтрах юм бол эд баялагын сургаал болдгийн. Хаана байх цагт зөв зохистой Библийн теологийн дотроо багтсан хөгжил, дэвшил, сайн сайхан тийм ээ бурхны ерөөл, бурхны хангамжуудын талаарх яриа хаана байдаг юм бэ гэдгийг бид нар ингээ ойлгож таньж мэдэх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр Ябесын хувьд бол энэ залбирал нь хамгийн төгсгөлийн дүгнэлтээс нь харах юм бол Библийн дагуух бурхны үзэл харааны хүрээнд бол хүлээн зөвшөөрч болох тийм л залбирал байсан байна. Тийм ээ? Яагаад гэвэл бурхан өөрөө түүнд нь хариулсан байгаад байгаа. Хариулаад хүссэн тэр зүйлийг нь гүйцэлдүүлж өгсөн гэж байгаа. Тэгэхээр эндээс бид нар одоо энэ залбирлын тал дээр эргэлзэх шаардлагагүй байна шүү дээ, тийм ээ? Ингээд залбирчвал би одоо гэхдээ эзэн зүрх сэтгэлийн хандлагыг шалгадаг. Тийм ээ? Эзэн гаднах дүр төрх юм уусгүй бол хийж байгаа үйлс юм уусгүй бол одоо өргөж байгаа өргөл барьц дахил ч юм уу тэдгээрээс илүүгээр эзэн зүрх сэтгэлийг хардгаа гэдэг Библиэлд маш тодорхой хэлсэн байна. Тэгээ хамтдаа бүгдээрээ залбирцгаая. Өнөөдөр эзэн танд яг энэ залбирлаар дамжуулаад таны гуйлт залбирлын амьдралд ингээд шинэ ахиц дэвшил бас гаргаасаа мөн түнчлэн энэ үлгэр жишээнээс суралцсанаас болоод тийм ээ таны залбирал үр нөлөөтэй байж бурхан таны хүслүүдийг гүйцэлдүүлэх тэр зүрхний хандлагт бид нар бас ингээд суралцахыг хүсэж байна гэдэг хамт залбирая. Их эзэн минь таньда бид нарт талархлыг өргөж байна. Та бол бидний сайн хончин, та бидний сайн аав, та бидний анд нөхөр гэж та өргөөлсөн. Тэгээ та өөрөө үнэхээр үеийн төгсгөлийг хүртэл бидэнтэй хамт байна хэмээн эзэн Есүс та амласан. Тэгээ та хизээч биднийг мартдаггүй бөгөөд хизээч орхидоггүй гэдгээ ч гэсэн бас сануулan хэлсэн. Тиймээс эзэн үнэхээр амьдралд маань байгаа бүхнийг та нэвт шувт мэддэг. Бодлуудыг мань хүртэл өөрөө ч ойлгож таньж чаддгүй тэр хэсгүүдийг мань хүртэл та ялгаж салгаж өгч чаддаг гэсэн мэт.
Яг залбирлын амьдрал, зүрх сэтгэлийн гуйлт, хашгираа, хүсэлтүүд, энэ өвдөлтүүд, шаналлууд энэ газар дээр эзэн таны гэрлийг бид нар тусгахыг хүсэж байна. Тэр газартаа таны өмнө залбирлаараа үнэн шударгаар зогсож чаддаг, сууж чаддаг, илэн далангүй байж чаддаг байхад биднийг сургаж өгөөч ээ гэж таны гарт бид нар энэ цагийг өргөн залбирч байна. Амен. За тэгээд бүгдээрээ хамт энэ ишлэлийг нэг удаа чангаар уншчихъя. Би уншихгүйгээр та нар уншиж өгөөрэй. За тэгээ битгий ингээд нөгөө зөрлөлтөд бэн бон гэдэг ингээд янз бүр хамт уншихлаар дандаа л нэг ихний удаад нэг тэгэх гээд байдаг шүү дээ. Нэг удаагийн оролдлогоор шууд хороор уншия. За 3 Шээ я бэс гэдгээс нэглээч. Ингээд эхэлдэг аахгүй. За 9-10 дугаар ишлэлийг хамтд нь за 3 Амен. За тэгээд үүнээс хойш бидний залбирал бас яг Ебесийнхтай адилхан тийм ээ. Эндээс бид нар суралцаж үлгэр жишээ авах хаа гэж найдаж байна. Тэгэхээр эхний ингээд хэсгээр ингээд задлаад хамтдаа ярилцаад явъя. Тэгэхээр эхний түүний залбирсан залбирал нь тийм ээ. Өө та үнэхээр намайг өрөөх болтугай гэж хэлж байгаа. Үнэхээр намайг өрөөх болтугай. Яа энэ одоо яг юу гэсэн үг те? Та тэгэж залбирч ийсэн үү? Ингээд өрөөг гэдэг ч юм уу те. Өрөөмөр байвал ингээд өрөөчгүй даач гэдэг юм уу. Үнэхээр та намайг өрөөх болтугай. Яг еврей хэлэн дээрээс эхлэн дээрээс нь харах юм бол ингээд энэ өрөөл гэдэг үг хоёр давхартсан байгаа байхгүй юу? Яг ингээд Монгол дээр яаж буулгахаа би бол ердөөсөө мэдэхгүй байгаа даа. Тэгээд үхэл үхэг гэж монголчууд ярьдаг шүү дээ. Нэг үгийг ингээд давтаж хүч оруулж ярьдаг те. Амьдрал амьдраг гэдэг ч юм уу ингээл амьдрсан шиг амьдрий гэдэг ч юм уу. Яг тийм утга агуулгатай. Тэгэхээр ингээд еврей хэл утга зохиол ингээд нэлээд олон талаар ингээд монгол аман зохиолтой айгу төстэй байдаг аахгүй юу. Тэгээд яг энэ ишлэлийг ингээд харах юм бол өрөөх болтугай гэсэн зүгээр ингээд шууд марчилж орчуулах юм бол тийм байгаа. Тэгээд яг еврей утга зохиол дээр үг давхардаад ирэхлээр яадаг вэ гэхээр санаагаа хүч оруулж байгаа. Илүү одоо ингээд бүр илүү тэрийг хүсэмжилж байгаа, тэрийг бүр онцолж, чухалчилж байгааг илэрхийлэх үедээ нэг үгийг ингэж давтан хэрэгэлдэг. Тэгэхээр эзэн Есүсийн ингээд нөгөө сургаалаа захта үнэхээр гэл ингээл нэг үгийг ингээд давтаад хэлээд байдаг тийм сургаалууд айгүй их гарч ирдэг. Тэрийг та нар дараа нь харахтаа онцгойлон ийшээ анхаарал хандуулахыг хүсэж байгаа юм байна. Ач холбогдол өгөөд байгаа юм байна гэдгийг ингээд санах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ дээр гарч байгаа үнэхээр өрөөх болтугай гэж байгаа нь өрөөгөөд ингээд те өрөөлөөрөө өгөөч ээ. Өрөөсөн шиг өрөөгөөд өгөөч ээ. Тултал нь өрөөгөөд өгөөч ээ гэсэн маягийн. Бүр ингээд гарцаа байхгүй бүр өстоноор ямар ч өөр боломж сонголт байхгүйгээр бүр бат найдвартайгаар өрөөгöd өгөөч гэж бурхнаас гуйж байгаа тийм зууралдаж те тэгж шаналгаж тэгж нэхэж тэгж бүр шалж гуйж байгаа тийм маягийн залбирлаа. Тэгээд яг энэ залбирал тухайн цаг үед би яг энийг ингээд олж мэдчихсэн тэр 3 дугаар курсын үеийн амьдралын үед бол надад айгүй appropriate гэж хэлдэг те яг зогсон миний яг таарсан тэр үед яг л хэлмээр байсан залбирлын маань яг энд байсан байхгүй. Бүр ингээл бурхнаас би нэг юм оролдоол ингээл туршилт хийгээл явдаг нэг тийм охин баймааргүй байна. Би амьдрсан шиг амьдраад үйлчлүүлсэн шиг үйлчлээд тийм ээ явсан газартаа очиод тэнцээ нэг хийвэл хийсэн шиг хийгээд ингээд байвал байсан шиг байгаад бүр яста нэг ингмээр байна гэсэн нэг тийм одоо нэг зүрх сэтгэлийн хандлагаар залбирч байгаа зүрх сэтгэлийг маань яг илэрхийлэх үг
тэр хүч, тэр илэрхийлэл энэ дотор ингээд байгаад. Тэгээд тэр үед юуны талаар залбирч ийсэн би та нарт явц дундаа хэлж өгнө за. Тэгэхээр Эхлэл номын 22 дугаар бүлэг дээр яг энэтэй адилхан ийм давхцал яг ижилхэн утга санаа өрөөлийг тийм ээ давтаж хэлсэн хэсэг энэ ч байгаа. Энэ Авраамд хэлж байгаа Бурхны үг. Би үнэхээр чамайг өрөөж гэж. Би чамайг өрөөлөөрөө өрөөх болно. Би чамайг өрөөсөн шиг өрөөх болно гэж Авраамд ингээ Бурхан амлаж ирсэн. Тэгээ Авраамд амласан амлалтаа Бурхан яг ингээд тултал нь бүрэн гүйцэд биелүүлдгийг та нар бас мэдж байгаа тийм ээ. Тэгээ өөрөө энэ амлалтыг өгдөг тим хийсэн байгаа байхгүй. Тэг яг энэний эхний жишээнүүд нь Бурхны өөрийнхөө амнаас гарч байгаа байхгүй. Дахин давтан өрөөл гэдэг үгийг те би зүгээр нэг юм шалдар болдор нэг хүсэл гүйцэлдүүлэгч харийн шашнуудын мөргөж тааллыг нэрж хайж явдаг тийм Бурхан бол биш гэдгийг харуулахын тулд намайг ямар гэдгийг та нар тултал нь амс, тултал нь хар, гэрчил гэсэн тэр зүйлийг ингээ Бурхан ингээ хийдэг гэсэн. Тэгээд Авраамд юу гэж үнэхээр чамайг өрөөсөн шиг өрөөнө гэж хэлэхдээ тийм ээ үр удмыг чинь тэнгэрийн одод 70 эргийн илс мэт асар олон болгоно гэж. Тэгэхээр итгэлийн хувьд бид нар Авраамын үр удамд тооцогдож байгаа. Тийм ээ тэр бол яагаад гэвэл хамгийн анх Бурхныг Бурхан гэж таньж түүнд бүрэн итгэлээ тавихаар тэр шийдэжсэн. Итгэлийн дагуух тэр гэрээслэлээр Бурхантай холбогдсон хүмүүсийн нэг байгаа. Тэгээ Эфес номын 3:20 дээр хэлж байгаа. Энэ дээр эдүгэ дотор маань ажилдаг хүчний дагуу гуйх буюу бодох бүхнээс минь илүү хэмжээлшгүй бялхахлаар. Тэгэхээр нөгөө гуйж байгаас минь илүү бодож байгаас минь илүү гэдэг тэр нөгөө Бурхны тэр өрөөсөн шиг өрөөдөг тэр өрөөлийн талаар энд тэгж хэлж байгаа байхгүй. Энэ шинэ гэрээн дээрх хувилбар нь болохоор тийм ээ илүү хэмжээлшгүй бялхал гэж дүрсэлсэн ба. Тэгэхээр нөгөө давхартаад байгаа өрөөл гэдэг үгний л илэрхийллийг би ингээд өөр хэлбэр хэм маягаар яаж гарч ирнэ вэ гэдгийг та нарт харуулад байгаа нэ. Тэгэхээр илүү хэмжээлшгүй тийм бялхлаар үлдэх чадвартай түүнд алдран чуулган дотор Христ Есүс дотор үеийн үед үн мөнхөд байх болтугай гэд. Ингээд Паулын бичиж байгаа ингээд айгүй урт хэсэг дотроос зүгээр хэсгийг нь авчихсан байгаа байдал нь нөхгүй. Тэгэхээр Бурхны тэр өрөөсөн шиг өрөөдөг тэр гайхалтай өрөөл нь ямар байдаг вэ гэдгийг харах юм бол тэр гуйж мэддгээс минь бодож төсөөлдгөөс минь хамаагүй илүү бүр тэрнтэй ингээд харьцуулшгүй химжээх аргагүй тийм агуу хязгааргүй тийм бэлхэн байдаг гэдгийг хэлж байгаа. Тэгэхээр Ябес гэдэг энэ хүн яг Бурхан ямар вэ гэдгийг ингэж залбирахтаа ойлгож залбирч байгаа хүн байгаа байхгүй. Бурхан нь өрөөвөл юу болдог вэ гэдгийг мэдж байгаа учраас Бурханд энэ үгийг хэлж байгаа тийм залуу байгаа байхгүй. Тэгэхээр Бурхан бид нарыг эзэн минь та намайг өрөөгөөч гэж залбирах үед миний залбирал ямар байгааг тэгээ Ябесийн залбирал ямар байгасныг мэдсэнтэй яг адилхан миний залбирал ямар байгаа вэ гэдгийг бас мэдэх чадaltaй нэг. Миний гуйж байгаа тэр өрөөл зүгээр л нэг шалдар улдар өнөө маргаашийн өрөөлийн тухай юу? Эсвэл бол химжээлшгүй хязгааргүй тэр бэлхэм их өрөөлөөрөө өрөөгөөч гэсэн тэр залбирал уу? Ингэж залбирахын тулд тэр өрөөх гээд байгаа нэгэн чинь өөрөө хязгааргүйгээр оршигч, бүхнийг чадагч, бүхнийг мэдэгч, бүхнийг өгөгч, түүн рүү түүгээр бүх зүйл байдаг гэдгийг мэддэг хүний залбирал байх гээд байгаа байхгүй. Тийм учраас энэ зүгээр нэг юм одоо хөгжил дэвшил баялагын теологийн сургаал биш. Тэгэхээр Бурхан ямар хүнийг тэгвэл өрөөдөг юм бэ? Ямар хүнийг ийм өрөөлөөрөө өрөөдөг вэ? Маш олон жишээг бид нар Библиэл дээрээс харж байна. Тэгээ би та нарт ингээд зүгээр цөөхөн хэдэн зүйлүүдийг энэ чинь ингээд тоочод тавьсан ба. Тэгэхээр Яаков номон дээр хэлж байгаа эзэн бардам нэгнийг доорд оруулаад те даруй нэгнийг өргөмжилтгөө гэж. Эзэн Библийн даяар тийм ээ Библийн туршид даруй хүн эзний мэлмэд ямар эрхэм байдаг вэ? Ямар хүндэтгэлийг авах тийм ээ зохистой байдаг вэ гэдэг талаар ингээ өгүүлт. Тэгэхээр даруй хүн, хоёрд нь Бурханд итгэдэг хүн.
Итгэл болон эргэлзээ гэдэг хоёр зүйл тэнгэр газар шиг ялгаатай. Эргэлзээ гэдэг зүйл бол үргэлж итгэлийг зэрэмдэглэж байдаг зүйл, тийм ээ. Итгэлтэй юм шиг царайлаад тэгтээ өөдсийн чинээний эргэлзээний тэр симхийг хажуудаа тэгээд явдаг итгэл биш. Эргэлзээ гэсэн ганц тусал тэнд байгаа бол тэр чинь итгэл биш. Эргэлзээ л гэсэн үг. Тэгэхээр итгэл, эргэлзээ хоёр хамтдаа орших боломжгүй хоёр зүйл. Гэрэл харанхуй хоёр хамт байх боломжгүйтэй адилхан. Нэгэнт гэрэл асах юм бол харанхуй байхгүй болдог. Итгэл байх үед эргэлзээ байхгүй болдог. Тэгэхээр бид нар өөрсдийнхэн Бурханд итгэдэг гэж хэлж байгаа тэр итгэл юунд итгэдэг гэж яриад байгаа тэр итгэлээ үргэлж нягтлж шалгадаг байх хэрэгтэй. Бурханаас бид нар өгдөг учраас, гуйхлаар өгдөг учраас Бурханд итгэдэг юм уу? Эсвэл бид нар итгэхийн тулд итгэдэг юм уу, тийм ээ? Тэр итгэлийг мань даах зохистой тэр нэгэн учраас итгэлийг мань даах тэр найдвартай объект мөн учраас түүнд итгэлээ тавиад байгаа юм. Гэдгийг бид нар ингээд эргцүүлэх хэрэгтэй. Хэрэв бид нарт итгэл байхгүй бол 1000 евро өгч гэж залбирлаа гэхэд эзэн эргүүлээд, тийм ээ, Авраамд хэлсэн шиг ерөөсөн шиг би чамайг өрөөх болно гэдэг үгийг сонсохгүй байх. Тэгчээд бурхан ч худлаа юм байна, тийм ээ. Би зөндөөлд гуйлаа, зөндөөл залбирлаа, хариултгүй юм байна гэж байгаа бол одоо бүү мэд, тийм ээ. Тэгээд дараагийнх нь цэвэр зүрхтэй. Тэгээд бусдад өрөөл болох хүсэлтэй тэдгээр хүмүүсийг бурхан өрөөдөг. Тэгэхээр бурханы өрөөлийн зорилго намайг сайн сайхан байлгаад зогсохгүй, намайг өрөөснөөрөө дамжуулаад миний эргэн тойрныг сайн сайхан болгодог. Миний хүрсэн, миний очсон, тийм ээ, миний харилцсан тэр хүмүүст бурханы өрөөл надаар дамжуулаад дамжиж идэг. Энэ өрөөлийг ингээд нэг тийм сонин superstitious юм нэг ер бусын нэг юм шашинлаг юм болгож бодоод авах шаардлагагүй. Энэ өрөөл аюу ингийн өдөр тутмын амьдралд хэрэгжиж идэг. Би мөнгөтэй сайн явж явах юм бол би тэр мөнгийг эзнээс ирсэн өрөөл гэдгийг мэдж явах юм бол би тэр мөнгийг өөртөө хадгалахын тулд биш, би хуваалцахын тулд хэрэгэлдэг. Хуваалцаад явах үед эргэн тойронд байгаа хүмүүс намайг өрөөсөн бурхны өрөөлөөс хуваалцагч нар болж идэг. Зөв бидтэй. Би итгэл сүнсэн дотроо өсөөд, хөгжөөд, төлөвшөөд явж явах үед би зөвхөн өөрийнхөө төлөө залбирдаг итгэгч болдог биш. Залбирлын амьдрал дээр өсөх тусам би өөрийнхөө төлөөч залбирна, би бусдын төлөөч залбирдаг. Эзний энэ өрөөлийг би хэрэгжүүлж хийснээрээ, сурснаа хэрэгжүүлснээрээ миний залбирлаас болоод бусад хүмүүс өрөөгдөж байгаа үстэй. Тэгээ би өнгөрсөн удаа хэлж илүү нөгөө Баатартай үерхэж явах үедээ Баатрагийн талаар ингээд залбирж исэн залбирлууд миний тэмдэглэлийн дэвтрэн дээрээс гарч ирээд дээр үеийн тэмдэглэлийн дэвтрэн дээр тэгсэн чинь юу залбирж исэн мартчихгүй юу, тэр чинь одоо яаж тэр юм болгоны чинь хүн санаж идэв те. Айгүй олон хүмүүсийг ингээд нэрээр нь дурдаал тэрний тэр тэгсэн гинэ, энэ ингэсэн гинэ гэл ингээд зөндөө юм залбирсан байна. Тэгсэн чинь Баатрагийн төлөө болохоор бөөр нь өвдөж байгаа гинэ, бөөрийг нь эдгэж өгөөч гэж залбирсан байна. Тэгээд би саяхан Баатараас хүч чи бөөрийн өвчтэй байсан юм уу гэд. Чи ер нь бөөрөө тэгээд яасан тэр үед бөөр өвдөж байгаа гэд тэгээд би залбирч исэн байна. Тэгээд чиний бөөрийн талаар асуудал ер нь юу болсон юм бэ? Дахиж хизээч тэр тухай сонсож байгаа юм гэсэн. Тэгэл зүгээр болцсон шүү дээ гэд. Тэгнэ хөөх миний залбирлын хариулт юм уу? Чиний хичээл зүтгэлийн үр дүн юм уу гэд. Тэгсэн чи мэдгүй тэгэл айгу туранхай байсан болохоор ч тэр юм уу те. Та нар тэр надтай үерхээс өмнөх цариг нь харж исэн. Ямар амар туранхай байсан гэж бодож байна. Тэгээд ямар ч байсан тэр дэвтрийг ингээд харахаар тэрэн дээр ингээд одоо манай цуглаанд байдаг зарим хүмүүсийн төлөөх залбирлууд хүртэл байгаа. Тэр 2000 оны 19 оны чимээгүй цагийн дэвтрэн дээр тийм ээ. Тэгээ бусдад ерөөл болох хүсэлтэй нэгнийг эзэн ерөөсөн шиг ерөөдөг. Энэ яад гэвэл сайн менежер байна. Сайн ярав байна гэж эзэн тооцох гээд байна. Тийм ээ. Магэд өгсөн жан аваад та бол амар эзэн учраас би энийг чинь зүгээр жоорлж агаад уулзах үедээ эргүүлээд өгье гэдэг хүнд эзэн ийм ёроолыг өгдөггүй. Өсгдөг, үржүүлдэг, хуваалцдаг, өөрийн гэж хармалж тийм ээ хадгалдаггүй тэр хүмүүст эзэн ёроолыг өгдөг. Тэгээ дараагийнх нь болохоор зовлон дунд ч бурхнаас нүүр буруулдаггүй хүмүүсийг
эзэн өрөөдөг. Эний маш тод жишээ бол Йовын амьдрал байгаа, Йосефийн амьдрал байгаа тийм ээ. Йовын түүхийг та нар уншиж байсан бол тэр эхнэрийнхэн ч зөв юм шиг, найзууд нь ч гэсэн зөв юм яриад байгаа юм шиг санагдмаар уюуд гарч ирдэг. Бүх зүйлийг нь авцсан байсан ч гэсэн Йовыг сорж байгаа сатаны сорилт болохоор хамаг юм нь байхгүй болсон ч гэсэн бурхныг өөрийнхөө амаар хараахыг нь хармаар байсан. Гэтэл Йов болохоор тэгэл эзэн өгдөг, эзэн авдаг гэж хэлээл тэнд би угаасаа ямар бурхан биш. Би яах юм бэ гээл би зүгээр өөдсийн чиний хүн би нүцгэн ирсэн би нүцгэн буцхаас хойш тичлэлээ уурлалаа дэвслэлээ гэдээ одоо яах вэ гээл тэнцээ ингэ байж байгаа. Зүгээр л нэг игэл хүн. Юмтай байж байгаад юм алдчихлаа гэхлээр л бусад хүнээс онцгой болчдөг юм шиг тийм ээ. Эсвэл бол юмгүй байгаасаа болоод бас бусад хүнээс онцгой болчдөг юм шиг. Тийм дүр зураг ингээд тэрийг бүр тэр чигт нь эсэргүүцэж тэр ойлголтуудыг няцаасан зүйлүүдийг бид нар Йов ном дээрээс Йовын амьдралаас харж болдог. Юмгүй үедээ ч зүгээр л нэг игэл хүн. Юмтай үедээ ч зүгээр л нэг игэл хүн. Зүгээр л бурхны бүтээсэн тэр нэг хүн гэдгээ ойлгож ухамсарлаж амьдарч байгаа тийм хүн. Йосеф яг адилхан. Йосеф тэр гэр бүлийнхэн түүнийг барьж тийм ээ зараад амьсгалтай зүйлийг хийж яхад тэр яасан байдгаараа л байсан тийм ээ. Тэгээд тэр Потифарын гэрт очиод ингээд хамаг юмыг ингээд менеж хийдэг одоо тэргүүн менежер нь болоод хувирсныхан дараа яасан? Барай мэдээл байдгаараа л байсан. Дараа нь дахиад уруудлалт руу яваал те шоронд ороод хоригдл болоод тэнд яасан? Зүгээр л нөгөө л нэг байдаг Йосефороо л байж байгаа. Тэнд ороод ингээл өстой үнс толгой дараа цацаал 2 жилийн турш ингээл өстой энэ муу намайг сансангүйгөө өстой өөрт нь хүн яаж тусалж яхад хүний тус мэддгүү өөдгүү муу амьтад ийм амьтдаас болгоомжл гэж сошиалаар пост бичээл дээ. Өстой өөдгүү муусан амьнууд ингээ хүний хариу мэддэггүй байхгүй юу эднэр гэл ингээл сенсацлал ингээл гэрээхэндээ зарлахгүй ч гэсэн дэвэн дэлхийгээр ингээл пост бичээл ингээл илгээгээл нэрийг нь дурдаад яах вэ өстой хүний нэр төр мөр гэсэн хэрнээ ингээл юм бичээл Йосеф өрдөөсөө тэгээгүй. Дурдъя гэвэл бүр дурдах нь байтугай зүйлийг хийж болох байсан. Тэр ахнаар нь өөрийнх нь гарт нь баг ингээд тушаагдж байгаа юм шиг гарт нь орж ирэхэд хүртэл тэр өөрийгөө таниулахгүйгээр эхлээд юу хийх ёстой? Энэ нөхцөл байдал дотор юу хийгдэх нь зохистой вэ, зүв бэ гэдгийг ойлгох хүртлээр тэр өөрийгөө барьж байгаа. Доторх тэр гомдол, тооцоо, тийм ээ? Шарах юу вэ? Тэр болгоныг сад тавья гэвэл тавих өчнөө боломжууд байсан ч гэсэн зөв зохистой тэр үйлдэлээ ойлгох хүртлээр тэр өөрийгөө төвчж байгаа. Тэгэхээр зовлон дунд ч гэсэн, буруутгал дунд ч гэсэн, үхэл хавцал дунд ч гэсэн бурхнаасаа нүүр буруулдгүй тэр хүн дээр энэ Ябезийн гуйсан шиг гуйлтыг эзэн хариулж өгдөг. Тэгээ мөн дуулууртай хүмүүст. Дуулууртай гэдэг нь болохоор орчин цаг үед дуулуурын талаар хүмүүс маш их ярьж байна л да. Христийн сүм дотор онцгойлон дуулуурын талаар яриад чи дуулуургүй тэр дуулууртай гэл ингээл дуулуур дээр тулгуурлал ингээл хүнийг ранклал тэгэл дуулуур дээр тулгуурлал ингээл сахилгажуулал ингээл тэр дуулуурууд нь дийлэнх нэг хүнд дуулууртай ах юмны тухай юм яриад нэг эрх мэдэлд дуулууртай ах, нэг пасторт дуулууртай ах юмны тухай яриад бүх газар дэлхий дээрх тэмээ бүх эрх мэдэл, бүх засаг захиргаа, бүх бүтээл ганц л зүйлд дуулууртайгаар захирагдах ёстой. Тэргүүн болсон бурхан эзэнд. Тэр бурханы эрх мэдэл, засаглал ёсоор тогтсон цагт дараагийн шатны засаглалын тийм ээ удирдлагын шат дараал дотроо бид нэр дуулууртаа дагаад явдаг. Тэгэхээр хүнд дуулууртаа байснараа бид нар ерөөлийг олж авдаг юм биш.
пастортаа дуулууртаа байгаад ах юм бол ерөөлийг олж авдаг юм биш. Мэдээж зарим талаараа тэгнэ тийм ээ. Яагаад гэвэл хэрв бурханлаг хүн байгаа бол бурханлаг удирдагч эзний ерөөлөөс тэр тийм ээ түгээгч сувг болж байгаа тэр удирдагч байгаа бол түн дуулууртаа байснараа та гарцаа авахгүй нөгөө Эдмунд Чан пастор яриад байсан те шавн багшийн тоосонд дарагдахыг хүсч ойрхон алхдаг гэд тэгээ багшийн чинь тоос чамайг хучих болтугай гэж шавнарыг өрөөдөг байсан гэдэг шиг тийм ээ. Тийм өрөөлийг хүртдэг тохиолдлууд зөндөө байгаа. Бурханлаг сайн үний дэргэд байснараа тийм ээ өрөөгддөг тохиолдол. Гэхдээ түрүүний хэлсэн шиг нөгөө баялагын теолог гэж ярьдагтай адилхан сүнслэг одоо authority тийм эрх мэдэл юмыг гуйлан ашигладаг одоо хуурамч үнэн бодол мэддэхгүй 9 жорын багш нар гарч ирсэн энэ цаг үед бид нар хинт дуулууртай байх ёстой гэдгийг бас ингээд мэдэх хэрэгтэй. Тэгэхээр ямар хүнийг бурхан өрөөдөг гэж байна? Даруу, бурханд итгэдэг, цэвэр зүрхтэй, бусдад өрөөл болох хүсэлтэй, зовлон дундч бурханаасаа нүур буруулдаггүй тэгээд дуулууртай гэд. Тэгээ энийг та нар үргэлжлүүлээд ингээд нэмж болно. Библиэд судлаад те бурхан ямар хүмүүсийг таалдаг юм бэ? Ямар хүмүүс бурханы мэлмэд энэ хүмүүс Ябес шиг залбирах юм бол эзэн тэдэнд хариулах болно гэв. За тэгээд ингэж хэлснийхэн дараа тэр юу гэж залбирч хэлсэн бэ гэхлээр хэл хязгаарыг минь өргөсгөж өгөөч. Хэл хязгаарыг минь өргөсгөж өгөөч гэдэг энэ үгийг анх яг энэ ишлэлээрээс хараад миний нүд бүр дон ердөөс сохор байсан нүд нэгдэж байгаа юм шиг тэгж миний ойлголт нэгдэжсэн. Google-ийн кино дээр ингээл юм ойлгохлоор ингээл үстэй тэнгэрт гараад ингээл stars дээр бум ингээл одод ингээл цаал ингээл мөрөөдлийн ертөнц рүү очиж байгаа юм шиг гэгэрэллийг тэгж дүрсэлдэг штэ. Надад яг тийм юм тохиолдчихсан байхгүй. Вау. Хэл хязгаарын төлөө залбирч болох юм байна. Нэрээ тийм юм биш. Энэ үгнээс болоод амьдралаа харах хараа минь ормороо өөрчлөгдөжсэн. Нэрээ миний амьдрал чинь ингээл нэг тэрүүхэн дэндээ ингээл нэг өөрийгөө болгосгээл ингээл нэг хүнд анзаарагдчихгүй гай олчихгүйхэн шиг тэгэл айгуулаг эзэн тайртай ингээл үйлчлчмээр зориулчмаар тэгтээ амар даруухан байхыг хичээгээл ингээл нэг мөрөөрөө байхыг хичээгээл тийм биш юм байна гэж би бодож эхэлсэн. Би өөртөө өгөгдсөн бэлэг авяас өөртөө зөвшөөрөгдсөн тэр цаг хугацаа тэр газар нутаг тэнцээ би хэл хязгаараа өргөсгөж тэлж амьдарч эзэн дотор нөлөөлж эзний хүч чадал эрх мэдэл дотор зоригтой урамтай амьдарч болох юм байна гэсэн тийм итгэл найдвар надад төрж эхэлсэн. Тэгээд энэ Исая номын 54 дугаар бүлгийн 2 дугаар ишлэл тэгээ Яшах гэдэг нь болохоор бидний хуучнаар нөгөө Нарта Библи гэж хэлдэг Библийн орчуулган дээрээс авсан. Илүү оновчтой орчуулган энэ байсан болохоор Нарта Библи дээрээс авчихсан. Энээс бусад бүх ишлэлүүд нь болохоор ариун Библиэс авсан байгаа. За тэгээд энэ Нарта Библи болохоор зүгээр л Библи гэдэг нэртэй байдаг баха. Номон дээр нь те дандаа Нарта Библи гэсээр хад номных нь нэрийг нь хараагүй юм шүү. За тэгээд Яшах 54:2 дээр юу гэж байгаа гэхээр майхан сууцаа томсгоцгоо хаяа ханыг нь тэлцгээ хоошо бүү сууцгаа оосор бүчийг нь уртсгацгаа гэж байгаа. Тэгээд та нар ариун Библи дээрээс энийг гаргаад хараарай. Хоошо бүү сууцгаа гэдэг үг нь нэг сонин юу гэсэн байлаа, нэг сонин орчуулсан байсан. Юу ч битгий хийлүү баг нэг тиймэрхүү маягийн Библитэй хүн байна уу? Энийг гаргаад ариун Библитэй харьцуулаад хараарай заяа. Олсон бол надад хэлдэ. Юу гэж байгааг энэ хаяа ханыг нь тэлцгээ гэдэг. Тэгэхээр энд эзний Израилийн ард түмэнд захиж хэлж байгаа үг нь юу гэхээр ингээд хэл хязгаараа тэлээ гэдгийг бурхан өөрөө зааж өгч байгаа. Удахгүй та нар томрох болно, өсөх болно. Тэгэхээр энд хэлэгдэж байгаа зүйл нь хэл хязгаар тэлэх тухай яриа болохоор ирээдүйтэй холбоотой. Одоо биш. Ирээдүйтэй холбоотой. Ирээдүйд бэлт гэдгийг энэ Исая номон дээр хэлж байгаа. Исаягаар дамжуулаад. Ирээдүйд агуу зүйлс тохиолдох учраас одооноос бэлтгэлээ базаа.
майхнаа том болго. Гэр байгаа бол гэрээ том болго. Тийм ээ, үр хөвгт чинь өсөж үржиж нэмэгдэх болно. Тэр үед нь бид нар аруулаа болчлоо, багтгаа байчлаа гэх биш. Тэр үед юу ч тохиолдож магадгээд одооноос бэлт гэж хэлж байгаа. Осор бүчийг нь уртсаг, тийм ээ. Хоошоо бүү суу гэж. Битгий хойрог бай. Битгий зүгээр л ингээл аясаараа тохиолддог зүйлийг тэгж яагаад болох үстэй гэж хүлээдэг битгий тийм хүн бай гэж хэлж байгаа. Битгий гар хумхиж суу гэж хэлж байгаа байхгүй юу? Тэгээ яг тэр санаа болохоор нөгөө нэг ариун библийн орчуулган дээрээс харагдахгүйсэн л да. Та нар олсон уу? Юу гэж? Бүү зовоо. Өөр. Бүү хураа гэсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр юу гэсэн үг юм бүү хураа гэж? Яг юу гэж хэлэх гээд бүү хураа гэснийг би өртөөсөө ойлгож чадахгүй байгаа байхгүй юу? Хураа гэдэг үгийг өртөөсөө огт олж хараагүй. Одоо нэг еврей хэл дээрээс нь ингээд хадаад харах юм бол хоошо битгий суул гэсэн үг байгаа юм. Битгий рефрейн хий, битгий өөрийгөө барь гэж байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр та нар ойлгосон уу те? За тэгээд хэрвээ ингээд та нар Библийн апп хэрэглэдэг бол тэрэн дээр ингээд ноут хийж болдог бол энэ ишлэлээр ариун Библийн аппн дээр шууд ноут хий. Тэр бүү хураа гэдэг байгаа дээр тийм ээ. Засвар оруулаад ингээд ноут хийгээд. Тэгэхээр би гар утсан дээр ашигладаг Библиэн дээр дандаа ингээд нөгөө өөрөөхөн ашигладаг нэг хэдэн англи монгол библиуд дээр ноут хийгээд ингээд хажууд нь шууд за энд бол ийм юм бай шүү, тийм бай шүү, энийг нь тэрнтэй харьцуулаад тех хэрэгтэй гэж шууд тэмдэглээ авчдаг байхгүй. Дараа нь сандгүй учраас. Тэгэхээр хэл хязгаар өргөжж тэлнэ гэдэг бол Бурхны хувьд бол зарчмын дагуу зохистой зүйл мөн байгаа. Бидний хэл хязгаараа өргөсөн тэлэх хэрэгтэй. Сүм чуулганы хэл хязгаараа өргөсөн тэлэх хэрэгтэй. Итгэгч хүмүүсийн нөлөө хэл хязгаар тэлэх ёстой. Тэгжээж энэ газар дээр Бурхны хүсэл биелэх болно. Тэгжээж энэ газар дээр эзний хаанчл тэлэх болно. Тийм болохоор ингээд үл үзэгдэгч итгэгч нар бид нар байж болохгүй. Эзний өгсөн энэ эрхэм нандин амьдрал, энэ авиас бэлгүүд, энэ цаг хугацаа энийг үн цэнтэд тооцоод хөрөнгө оруулах хэрэгтэй. Ирээдүйд үргэлж бэлэн байх хэрэгтэй. Ирээдүйд юу тохиолдохыг тийм ээ мэдэхгүй ч эзэн дотор байгаа цагт найдвартай ирээдүй байгаа гэдэгтээ эргэлзэхгүй байх хэрэгтэй. Тэгэхээр юуны тал дээр бидний хэл хязгаараа өргөсгөж болох вэ? Нөлөөллийн хувьд, хийж байгаа ажил мэргэжлийн хувьд, боломж бололцооны хувьд мөн бурханд ашиглагдж байгаа байдал тэр цар хүрээний хувьд бидний хэл хязгаар тэлж болно. Тэгээд би түрүүн хэлжсэн тэ нөгөө энийг яг анх уншичаад залбирлуудаа яг ингээд яг иймэрхүү байдлуудаар ингээд би бүр детальчлан бичиж эхэлсэн байхгүй. Эзэн минь ингээд дуул номын 37-гийн 4-7 дээр та хэлсэн байдаг. Зүрхний хүслийг чинь өгнө гэж та хэлсэн. Би юу хүсэх ёстойг надад зааж өгөөч гээл би. Юу хүсэх ёстойгоо олж мэдэх гээл нэг хэдэн сар Библи уншаал. Юуг хүсэх нь ингээд эзэнд тааламжтай зохистой ингээд ирж хайсан. Тэгэл хүслийн жагсаалтууд гаргаж байгаа л за энэ бол яг миний хүсэх юмнууд мөн байна гэж өөрийнхөө яг эзний хүсэл тэгэл өөрийн хүслээ нийлүүлж байгаа л за энэ нь бол нийцж байгаа юм байна. За энэ нь бол эзний хүсэлд нийцгүй юм бихүн гэж арчиж хаяал те. Тэгэл ингээд хүслүүдээ би тодорхой мэдэж эхэлсэн. Мэдэж эхлээд тэр хүслүүдээ дотроосоо нэг зүйл байсан байхгүй юу? За би нэг нөхөртэй болъё ч гэж хүсэж байгаа юм байхгүй. Тэгээ намайг бол ер нь ингээ хүмүүсээ айгүй их намайг дагалдуулдаг байсан, санаа тавьдаг хүмүүс сүүл рүүгээ ингээд 3 дугаар курсээс эхлээд за чамд таарах нөхөр ер нь олдохгүй юм байна гэдэг яриа ингээд бүр юм өрнөдөг түгээмэл болцсон байсан байхгүй. Тэгээд чамд тохирох одоо ингээд найз залуу олдохгүй ингээд банд нар нь одоо тийм надад харахгүй байгаа гэсэн юм уу яасан одоо ямар нүдээр харахлаар байдаг тав. Тэгээ би ерөнхийдөө тэр нь айгүй үнэмшчихсэн. Celibacy гэдэг шүү дээ. Ганц биеэр ингээд амьдралаа тэгж авч явах шийдвэрлүү ингээд зориулахаар ингээд уншаад судлаад ингээд жоохон өөрийгөө бэлдэх маягийн энэ юу нь яг яад вэ? Ингэж ганц биеэр амьдрах шийдвэр гаргах юм бол энэ чинь нэлээд уул суурьтай шийдвэр байх хэрэгтэй тий.
нэг шийдвэр гаргаснаа дараа нь гэд болж мойлоод онгонд ороод ах юм бол одоо бүр хачин юм болно. Тэгэхээр одоо нэг мөсөн жинтэй шийдвэр гаргах хэрэгтэй гэдэг айгүй өөрийгөө бэлдсэн байхгүй. Тэгээ явж байгаад тэгээ ерөнхийдөө яг энэ залбирлын дотор байсан нэг юм нь эзэн минь хэрэг 4-р курсээ төгсөх үед тийм ээ ингээд надад ингээд найз залуу би хизээч найз залуутай байж үзээгүй байхгүй. Тэгээ найз залуу олдохгүй бол би ер нь ингээд 4-р курсээ төгсөхдөө юу яа эзэнд өөрийнхөө амьдралыг бүрэн зориулаад Монголд юм уу гадаад тийм хүний газар ингээд үйлчлэл хийгээд амьдрья гэдэг бодолтой байна гэдэг ингээд эзэнтэй ярьжсэн. Тэгсэн чи яг энэ залбирлыг би ингээд уншаад бөө юм тохиолдол эний чинь бүр ингээд нөгөө найзуудтай уншуулах гэсэн жаа англи хэлтэй хүн байдгүй ном өгөхлөөр ингээд өртөөсөн эргэн тойронд байгаа хүмүүс уншдаггүй. Тэгэхээр нөгөө номыг чи орчуулад ингээд цомготгож орчуулад ямар ч гэсэн нэг 15 хуудас болгож цомготгоод гол хэсгүүдийн. Тэгээ орчуулад хүмүүст хевлээд тараагаад явж исэн чинь тэр үед би шинэ амьдрал цуглаанд дөнгөж явж эхэлчихсэн байхгүй. Тэгсэн чинь шинэ амьдрал цуглааны ахлагч нар нь мэдчихжээ. Наадгаа айлмаа залуучуудад хуваалцаадах гэх. Тэгээ нэг өдөр нөгөөдгийгээ хуваалцдаг байхгүй залуучдын цуглаан дээр. За нэг юм байгаамаа тэгээд нэг юм сурсан тэгээ ингэж залбирцгаа эднэр. Тэгээд тэрний дараа Батра хурж ирээд миний араас гүгэд эхэлсэн байхгүй. Гүйсэн штэ. Тэгээд Батра хоёроор болохоор ингээд айгүй удаан найзууд байсан. Нэгдүгээр курсээс ингээд хамт үйлчлээд айгүй удаан найзууд байсан. Тийм тэгж явж байгаад миний одоо хэл хязгаар тэлсний минь нэг амьд гэрчин Батра юмаа л гэж хэлж байгаа шүү заяа. Тэгэхээр эзэн ердөөсөө миний бодоогүй байсан, тооцоолоогүй байсан, Батраач бас бодож тооцоолоогүй байсан бах тийм ээ. Зүгээр л тэгэл мөрөөрөө ингээл мөрөөрөө эзэнд үйлчлэл зэрэгцэл зам нийлэх үедээ нийлээл ингээл явж исэн залуучууд энэ л нэг байхгүй. Тэгэж явж байгаад аль альных нь эзэнд зориулмаар байгаа бас амьдралдаа бас ингээ харж хүсэж байгаа зүйлүүд нь нийцээд тэгээд ормороо өөрчлөгдөжсэн. Тэгээд тэр нь надад ганцхан шок болоо зогсохгүй. Миний эргэн тойронд байсан бүх хүмүүс шоконд ороод юу энэ одоо нөгөө зарим нь баг ганцаараа амьдраасаа гэд баг хүссэн. Байсан хүмүүст урам хугаралт болоод заримд нь ёстой явж энэ хоёр очиод нийлчих байсан юм уу гэд ингээд зарим хүмүүст гайхшрал болоод ингээд тийм байсан бол аль диван гарын даяар үргэж мөргч яасан юм аас ингээд нийтэн болж исэн байхгүй. Тэгэхээр хэл хязгаарын хувьд бид хоёрын амьдрал ингээд нэгдэж нийлснээрээ жинхэнэ синержи гэдэг юм энэ амьдралаас ингээд үүссэн гэж би хувьдаа боддог. Синержи гэдэг нь болохоор хоёр хүн нийлээд хийдэг зүйлийг тийм ээ хоёр хүн нийлэх үед 3 4 5 хүн хийж байгаа юм шиг үр дүн гарахыг хэлдэг байхгүй. Тэгэхээр нэг дээр нэмэх нь 1 биш, нэг дээр нэмэх нь 3 4 5 гэсэн тийм ээ үр нөлөө гардаг. Тэгэхээр гарцаа байхгүй миний амьдралд ингээд Батра орж ирснээр миний нөлөөлөл, миний үйлчлэлтэй, миний хинбэ гэдэг нь ингээд ганцаараа байснаас хэд дахин илүү болж хэл хязгаар минь тэлсэн тийм баг. За тэгээд тэр дараа нь юу гэж залбирсан бэ? Таны мутар надтай хамт байж. Тэгээд Нехемия ном дээрээс харах юм бол эзний мутар надтай хамт байсан учраас гэж Нехемиягийн ярьж байгаа хэсгүүд ингээд дахин гарч ирдэг. Эзний мутар надтай хамт байсан учраас тэр Персийн хаан Кореш ийм зүйлийг зөвшөөрлөө гэд. Тэгэд тэнд ингээд улс төрийн нөхцөл байдлын дагуу бол байж боломгүй нөхцөл байдал ингээд үүсчихэд байгаа. Персийн хаан улс тийм ээ Израилийг тэр чигтэн тэр хаа хол байгаа улс хаа хол газар руу явж очиод эзэн түрэмгийлээд бүх ард түмнийг нь авчираад өөрийнхөө улс руу тийм ээ ингээд цөлөөр ингээд алхуулж авчираад боол болгочихсон хэдэн 10 жил амьдарч исэн тийм цаг үед Нехемия гэдэг хүн тэр хааны ордонд ингээд ажиллаж байхдаа тийм ээ эзний таалал буюу эзний мутар түүнтэй хамт байснаас болоод түүхэнд байж боломгүй үлсийг хийж эхэлсэн. Одоо ингээд энэ Трамп, Иран, Израилийн дайныг л та нар бодоод үзтмээ. Хүн болгон улс төрч болгон ингээд прогноз гаргаж байгаа. За энэ дайныг ойрын 3-4 жил үргэлжлэх нь энэ дайн хэрэг ингүүл ийшээгээ иргэн, ингүүл ийшээгээ иргэн. Тэгтэл ямар ч байсан мүдтэй бол дуусахгүй тодорхой болчлоо. Бүсэж ангал бэлтгэлээ базаа гэл ингээд улс орнууд байнга тэгэж мэдээлж जैन тийм ээ.
Гэтэл яг энэ үед одоо Нехемия шиг хүн тийм ээ Бурхны мотор түүнтэй хамт байснаас болоод байдал огцом өөр тийшээ эргэх боломжтой нөхцөл үүсвэл яах вэ гэдгийг бодоод үзэх хэрэгтэй байна. Тэгэхээр Бурхны мотор хамт байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Бурхны таалал хамт байхыг хэлж байгаа. Бурхны тусламж хамт байхыг хэлж байгаа. Бурхны удирдамж чиглүүлгүүд ирдэг байхыг хэлж байгаа. Бурхны оршихуй хамт байхыг Бурхны мотор гэж илэрхийлж ярьсан байдаг. Эзра ном дээр ч гэсэн Бурхны мотор надтай хамт байсан учраас би зоригтой байсан юм а гэж Эзра хэлсэн байдаг. Загтлууд дээрээс шинэ гэрээний загтлууд дээрээс унших юм бол элч нар ч гэсэн Бурхан надтай хамт байгаа учраас гэд аимшигтай нөхцөл байдлууд байсан ч гэсэн зоригтойгоор тэнд оролцож байгаа тийм нүүр тулж байгаа амсаад туулаад ингээд өнгөрч байгаа тийм жишээнүүд зөндөө байна. Тэгээ Исая 41:10 дээр энэ амлалт байгаа. Битгий би чамтай хамт. Битгий эмээ би чиний бурхан. Чамааг би тэнхрүүлэн чамд үнэхээр туслана. Үнэхээр гэдэг чинь одоо дахиад нөгөө хүч оруулсан үг гарч ирж байна тийм ээ. Зүвтийн баруун мутраараа заавал чамааг дэмнэ гэж хэлж байгаа. Эзэн ингэж амладаг учраас хүмүүс Бурхны мутрыг хамт байгаач гэж гуйдаг. Эзэн ингэж дэмнж, ингэж тусалж, ингэж хамт байдаг учраас эдгээр хүмүүс Бурхантай хамт байхыг хүсэмжилдэг, ирмэлцдэг. Таал хамт явахгүй бол би чадахгүй гэдгээ мэддэг. Мэдж байгаа тэр үчил дотроосоо үргэлж Бурхныг нин тэргүүн тавьж түүнийг ирмэлзэж түүнийг хүсэх ёстой гэдгээ мэдчихэдэг. Тэгээд ингээд эргэлхийлэх үед нь Ябез эзэн яасан бilé? Хүслийг нь гүйцэлдүүлж өгсөн. Өөрийн мотрыг түүнтэй хамт байлгасан. Түүний мотор Ябезтай хамт байх үед юу болсон? Бурхны таал түүн дээр ирсэн байгаа, тийм ээ? Бурхны тусламжууд, хангамжууд түүн дээр ирсэн байна. Бурхны удирдлага чиглүүлгүүд түүн дээр ирж ирсэн байна. Бурхан өөрөө түүнтэй хамт байдаг болсон гэж. Тэгэхээр хуучин гэрээний цаг үед Бурхан хэн нэгэнтэй хамт байна гэдэг бол айгүй онцгой. Энэ үеийн цаг үетэй адилхан биш. Энэ үед бол Есүс эзэн бидэнд ариун сүнсийг илгээгээд бид нар Бурхан бид нартай үргэлж хамт. Иммануэль их эзэн, тийм ээ? Хуучин гэрээний цаг үед бол тийм байгаагүй. Эзэн сонгосон хүнтэй хамт байдаг. Тааллаа хүртэхээр шийдсэн хүнтэйгээ л хамт байдаг байсан. Хамт байхгүй боллоо гэд орхиж бас болдог байсан. Гэтэл энэ Ябезд болохоор та надтай хамт байгаач гэх үед нь эзэн хүслийг нь гүйцэлдүүлсэн. Тэгээд дараагийн залбирлан та намайг гай гамшиг өвчин зовлонгоос хамгаалаач. Тэгээд дуул номын 50:15 дээр хэлсэн байдаг. Зовлон шаналлын өдрөө намайг дуудаа гэж эзний хэлсэн үг байдаг. Энэ эд баялагын хөрөнгөжж баяжхын теолог номлол сургаалуудтай хамт нэг гажуудал яваад байгаа зүйл нь юу гэхээр хүн зовж болохгүй юм шиг, хүн өвдөж болохгүй юм шиг, хүн хор тавдар тусч болохгүй юм шиг. Амьдрал тохиолдож байгаа гай гамшиг зовлон зүдгүүр өвчин гэд энэ зүйлүүдийг бүгднгийн гэм нүгэлтэй холбож тайлбарладаг. Чи ямар гэм хийсэн болохоор чи ийм өвчин тусч юу? Өрөнд унчлаа, асуудалд орчлоо гэх юм бол чамд гимшээгүй ямар нэгэн асуудал байгаа учраас чи ийм байдалд орчлоо гэх мэтчлэнгээр бусдыг тийм ээ сул дорой байдлаар нь эн чинь нарциссист хүний хийдэг зүйл байхгүй. Сул дорой оронд алимдуулан бусдыг манипуляцлж эрх ашигт оруулах. Гэтэл Библи болохоор эсрэгийг ярьдаг. Библи угаасаа маш тодорхой, эзэн маш тодорхой мэддэг. Гим нүглээс болоод хүн үхдэг болсон, зовдөг болсон, шаналдаг болсон, нэг нэгээ алж талдаг болсон. Харилцаанууд эвдэрсэн. Амьдрал тэр чигээр итгэл найдвараа алдсан гэдгийг Бурхан мэдж байгаа. Тэгэд мэдж байгаа учраас үүнээс гарах гарцыг дандаа бид нарт санал болгодог. Энийн шийдлийг бид нарт санал болгохдоо бид нарт сайн мэдээг, тийм ээ? Эзэн Есүсийг өгч түүний амьдралд гэрчлэл бидний сайн мэдээ болж хуурч байгаа. Гэтэл яг тэр нөгөө баялагын теолог энэ нэг гажуудсан теолог чинь яагаад байгаа вэ гэхээр яг үнэн сургаал юм шиг зүйл дээр ингээд нэг ийм хальт тальт ийм гажуудлуудыг ингээд нэг туслаар нь ингээд нэмээд яваад байдаг байхгүй. Тэгэхээр тэр жижиг туслуудыг бид нар ялгаж салгах хэрэгтэй. Матай номон дээр
эзний заасан залбирал дээр хүртэл ингэж залбир гэж заасан баг шүү дээ. Ёрын муугаас биднийг гэтлгээч гэж. Ёрын муу гэдэг чи юу гэсэн юм? Муу юм бидтэй тэр чинь. Муугаас намайг гэтлгээч гэж бид нар залбирах хэрэгтэй. Тэгэхээр ингэж залбирлаа гэд нэг амиа бодсон нэг хуваа хичээсэн хүн болдог юм огт биш. Тэгээ бас нэг гажуудсан теолог байдаг тийм ээ. Эзэн бидний төлөө амиа өгч зовсон учраас бид нар бас зовлонгоос нь хуалцагч нар байх ёстой гэд өөрийгөө ташуурдаад идэг тийм итгэгч нар байдаг. Юу яриад байгаа юм тийм ээ? Эзэн өөрөө бид нарт энэ өвчин зовлон, энэ ёрын муу, энэ бид нарын тэнцэж чадахгүй, дийлж чадахгүй бид нарыг унгах тэр сорилтуудаас гэтлгэж өгөөч гэж залбирахад ингээд сануулсан. Тэгээ Филиппой 4:6 дээр юунд ч санаа бүү зов харин бүх зүйл дээр залбирал ба гуйлдаараа талархалтайгаар бурханд хүсэлтэд мэдүүлээ. Тэгэд энэ ишлэлийг болохоор ингээд эхний өгүүлбэрийг нь салгаж авангуудаа дараагийн өгүүлбэр нь байхгүй юм шиг номлох гээд байдаг. Санаа зовж байгаа маргалаараа чи итгэл муутай байна. Бурхан юунд ч бүү санаа зов гэж хэлсэн гэд. Гэхдээ яг ард нь чи чинь тийм ээ юу гэж юм? Бүх санаа зовнилуудаа яг гэж байна. Гуйлтаараа эзэнд хэл. Талархалтайгаар хэл гэж байна шүү дээ. Тэр чинь санаа зовхоо боль гэж хэлээгүй бурханд тэдгэрийг мэдүүлээд түүнд найд тайлал гаргалгаа гарц хангамжинд түүнд найд гэдгийг хэлж байгаа болохоос биш чи нөхөр минь санаа зовдөг итгэлгүй нөхөр бай шүү гэж хэлхийн тулд огт биш. Тэгэхээр бид нар Библийг уншихдаа хизээч өмнөд хойнох хэсгийг нь тайрч хаянгуудаа ингээд хам сэдвийг нь орхиод явдаг байж болохгүй. За тэгээд энэ мэтчлэн залбирсаар агаад эцэст нь юу тохиолдсон бэ гэхээр бурхан түүний хүслийг гүйцэлдүүлж өгчээ. Ингээд харахаар танд одоо зүгээр гарч яваал нэг газар очиод өстой залбираад сумаар санагдаж байна уу? Эзэн ингэж сонсох юм бол би өстой нэрээ бүх санаа зовнилуудаа бүх зүйлүүдэд мэ ирээдүйн талаарх одоо юу гэдэг тэр бүх юма бурхантай ингээ ярмаар санагдаж байгаа. Тэгэхээр гуйлд залбиралд бурхан хариулах үед тэр туршлага нь бидний итгэлийг улам батжуулж идэг. Итгэгч хүмүүсийн итгэл яагаад өсөхгүй, яагаад батчихгүй байдаг юм болоо гэж нэг хэсэг би энэ дээр нэлээд бодож, нэлээд ажиллаж үзчихсэн. Тэгээд гуйлд залбирлын амьдралтай шууд холбоотой юм байна гэж бодсон. Гуйдаггүй учраас итгэл нь өсдөггүй. Гуйдаггүй учраас юу ч авдаггүй болохоор гуйчих юм бол яачин гэж бодоод байгаа юм. Бүү мэднэ буруу гуйчин гэж бодоод тийм үү би гуйж мэдэхгүй бурхантай уулзъя гэхлээр ичээд байна гэд ингээд ичингүүрээд ингээд цариг нь харангуутаа эргээд буцаад яваад өгд юм уу одоо яг яадаг олон зүйлүүд нөлөөлж байгаа хэрэг тийм ээ. Гуйлд залбирлын талаарх буруу ойлголтууд, буруу туршлагууд. Гэтэл бурхныг амьд бөгөөд идэвхтэйгээр ажилдаг гэдгийг амсдаг өрдөөсөө гол гэрчлэл чинь миний амьдрал дотроос гарч ирэх ёстой. Тэр гэрчлэлийг бид нэг хүмүүсээс хайж, гаднаас хайж нэг ингээд бүтээсээ өдөр цуглаан дээр ирэхлээр нэг цуглаанаас тэр нэг гэрчлэлийг гайхамшиг болохоор л нэг гэрчлэл олж харах гэдэг. Тийм байдлаас бид нар ангичирч өсөх хэрэгтэй. Тэр гэрчлэл чинь өнөөдөр залбирахад 10 өдрийн дараа хариулсан бурхны тэр хариултаас ирдэг. Бурханд залбирах болгонд эзэн чиглүүлгээ өгдөг. За эн чинь жоохон зохимжгүй байна гэд хэлдэг. Чи над гуйлтаа нэг жоохон одоо зөв болгоо тийм ээ. Зүрх сэтгэлийн хандлагыг зааж өгдөг. Болж ийн үгийгээд даруй хариулдаг үе байна. Янз бүр байна. Тэр чинь ингээд нэг тийм хүсэлтэй хэлгээгээл тэгэл хүсэлт хариу хүлээгээл ингээд сууж яадаг нэг тийм нэг хүсэл биелүүлдэг нэг нэвтрүүлэг өгдөг л эсвэл нэг сонин монин дээр нэг тийм байдаг л. Тийм булангийн тухай юм огт биш. Харилцааны тухай. Гуйлт залбирал. Гуйж залбирах тусмаа бурхантай яаж зөв зохистой харилцах ёстой бид нар сурч байдаг. Тэр зөв зохистой харилцаа байгуулагдах тусам бурхан ямар сайн юм бэ гэдгийг бид нар тэр хэрээр намсч мэдэрч байдаг. Тэрийг амсах тусам итгэл мань батчиж байдаг. Эргэлзээнүүд мань итгэл болж хувирж идэг. Тэгэхээр би та нараас асуумаар хэр их гуйж залбирч байна.
Хүчин тусахлаараа л эсвэл яана болохоо байлаа шүү гэж гинт сандрахлаараа л залбирдаг тийм хүмүүс байна уу? Залбирхлаараа нэг хитгэн юм хэлээл цаашаагаа ингээд нэг 10 минут залбирая гэсэн чи эхний 30 секундэд хитгэн юм хэлээд үг нь дууссан. Цаашаагаа үргэлжлүүлэх гэсэн чи ингээд үг гардггүй те. Юуны төлөө гуйж болохооч мэдэхгүй болтлоо. Тэгтлээ зэвэрчгсэн сууж байгаа юм биш үсттэй. Залбираад суух үед эзэн ингээд яг харилцдаг. Харин тийм. Үгүй. Тгий харилцдаг. Тэр харилцаал эхлэх тэр мөчийг хүртэл залбирал дотор сахлах хоттой сууд сурах хэрэгтэй. Тэр харилцаа нэг эхэлчихэл юм бол таны залбирал 10 минут юу ч биш 30 минут юу ч биш байх бол. Яг гэвэл эзэнтэй харилцаж байгаа учраас. Тэгэд Ябесийн залбирлаа эргээд бүгдээр харцгаая. Ябес Израилийн бурханд хандан өө та үнэхээр намайг өрөөх болтугай. Хил хязгаарыг минь үргэсгэж таны мотор надтай хамт байж та намайг гай гамшиг өвчин зовлонгоос хамгаалаач гэж хүссэн бөгөөд бурхан түүний хүслийг гүйцэлдүүлж өгчээ. Тэгэхээр энэ маш цомхон хэрнээ их утга учиртай ингээд залбирлын жишээ. Бурхан биднэрт ингэж залбирч болд юм шүү л гэдгийг нэг жишээ болгох гэж Библиэлд тавиагүй бол одоо энэ цомхон ишлэл Библиэлд яах гэж тавигдсан юм. Ябес өөрөөрөө өнгөрөхгүй бол те нэг тийм хүн байсан шүү. Нэг Библийн хуучин гэрээг биччихсэн үнийг авилгадж байгаа л энэ ишлэлийг шургуулаад оруулчихсан. Тийм биш л баг. Одоо Баатраа нөгөө Сингапурт явж байгаа. Тэд нар Сингапурт байрлаж байгаа газар нь яг Сингапурын Botanic Garden гэдэг ботаникийн цэцэрлэгт хүрээлэн байдаг байхгүй. Тэрний яг хажууд байрлаж. Яг тэр цэцэрлэгт хүрээлэн рүү яваад орохлоор тэнд ингээд моднууд нь ингээд ховор энэ тентгийн юм онцгой гайхалтай Сингапурт ургадгүй моднууд ургамлуудыг авчирж ирээд нутагшуулаад сууршуулад ингээд ургуулсан. Тэгээд тэр моднуудыг ингээд янз бүрийн хүмүүсийн нэрээр ингээд одоо нэрмжит мод ургамал болгочихсон байдаг байхгүй. Тэгээ ингээд сайн харах юм бол ингээд янз бүрийн цэцэг мод бургасан нэр ингээд хүмүүсийн нэр байждаг. Тэр улсын тэрний нэрмжит гэд тэрэнд зориулсан гэсэн. Тэгээ явж исэн чинь нөгөө ерөнхийлөгч Инхбаяр Асангийн эхнэр Соломон гэдэг хүний нэр ингээд байж байна. Нэг модон дээр нь. Тэнд яаж тэр нөхрийн нэр тэнцээ ороод ирсэн бүү мэд. Тэгэл нэг одоо гайхалтай гоё юм хийсэн багт. Яг тэр нэрийг олж харах үед болохоор мань үний нэр төр Монголд амар унчихсан. Нэг хүн загинж байгаа бичлэг нь ингээд яг ингээд түүхцэн явж байгаа үед нь би яг тэр модон дээр нэрийг нь олж харчаад ёстой нэр таарсан чамтныхаа нэр нь энэ явж явах гэж гээд очиж Сингапурт тийм ээ төмний нүдэн дээр нэг хамгийн бүтэхгүй нөхөр нь энд ингээд нэрээ сэлцэн ч байх шиг гээ ингээд уурлж байсан. Гэтэл Ябесийн нэр яахлаараа тийм ээ ийм цомхон байдлаар онцгойлон залбирсан залбирлаараа Библи дотор ингээд шигтгэгдээд үлдчихэж байгаа. Эзэн энэ залбирлыг биднэрт зааж өгөхийг хүссэн юм шүү. Энэ хүний амьдрал зовлон зүдгүүртэй байсан юм шиг ойлголт төрүүлэх нэгэн ишлэл байгаа, тийм ээ. Гэхдээ тэр бусдаасаа илүү хүндлэлийг олсон гэдэг бас нэг хавсралт тэнд явж байгаа. Тэгээ яаж тийм байдлаас тийм байдал руу хүрсэн бэ гэдэг тайлбар нь 10 дугаар ишлэлээр байгаа мэт. Яг гэвэл тэр залбирсан. Итгэлээрээ. Тэгээд эзэн түнд нь хариулсан. Тэгээ энэ бол мэдээж хэрэг нэг удаагийн залбирдаг эд шидийн майн тарин биш. Энэ бол насан туршийн түүний энэ залбирлын хандлага, энэ зүрх сэтгэл Бурхныг хэн гэж харж байгаа учраас түүнээс юу гэж гуйж байна вэ гэдгийн жишээ байгаад байна. Тэгээ хамтдаа энэ дээр ингээд хэсэг эргцүүлцгээе. Би та нарт зориулаад за шууд асуултаа гаргачих. Яг одоо танд Бурханд энэ ишлэлийг ингээд ойлгоод мэдсэний дараа те яг юуны төлөө залбирах хүсэл төрж байна. Яг одоо тэгэхээр та нарт бал харандаа байна гэж байх уу? За бал харандаа байхгүй ч бүгдээрэнд нь утас байгаа бах тийм ээ. Уцаа гаргаад ноутаа гаргаад ноутон дээр ингээд яг эзэнтэй гар утсаа барьж агаад юуны төлөө ингээд би залбирмаар байгаагаа бичээд үз. Ийм зүйлгээд. Тэгээ нэг ядлаа гэхэд нэг дор хаяад нэг 5 зүйл гаргахыг оролдтоо. Яг юуны төлөө залбирахыг хүсэж байна.